Одоо ингээд улсын хурлын гишүүд хуулийнхаа дагуу ингээд янз бүрийн ажлын хэсэг байгуулыг, комисс байгуулыг хяналт хийгээд сонсгол явуулъя гэд ингээд эрхэд л гэхээр тэрний бид нар орж ирээд ингээд унгаагаад иж болдгийм үү? Дээр нь бас нэг туулын хурдны зам гээд нэг юм орж ирээл ардын намынх нийлж чад унгаацсан байхгүй. Тэр энэ одоо манай энэ байнгын хорон дээр тайлбар хийчдэг хуулийн хүн байна уу? Энэ бид нар ингэдгийг нэг ийм практик явуудгийг. За нэг асуудал хэлцээ тогтоол гарлаа. Тэр асуудлаа олохороо дэмжчихдэг. Тэгээд хуучин бол тогтоолоо батлахаар тогтоол нь унаад байдаг байсан чинь асуудлыг олохороо шийдсэн бол тогтоолыг батлагдсан тооцно гэдэг шиг одоо энэ юмыг бол батлагдсан тооцоод явдаг юм уу? Олонх нь ингээд цөөнхөн эрхэнд талдаад улсын хурлын гишүүдийн эрхэнд халдаад байж болох юм уу? Эсвэл ерөөсөө энэ ардын нам ингээд бүх юм өөрснөө хий гэж хэлээд байгаа шүү дээ. Ингэж болох юм уу? Энэ чи их хурл биш боллоо шүү дээ. Нэг намын юм боллоо. Энэ дээр одоо хуулийн тайлбар хийдэг хүн байхгүй юм уу? Яагаад ийм сони болдгийг? Тэгээд ингээд их хурлын гишүүдийг бол юу гэж мохоож байгаа вэ? Чи өөрөө тэгээ хуулийг санаачлаач гэд. Санаачилж орж ирэхээр нь цөөнхийн ингээд унгаагаад явуулаад идэх чинь болж байгаа юм уу? Ер нь яагаад энэ олон түмнээс ингээд энийг төсөв хөрөнгө оруулалтын юм нуугаад идэх? Энийг яагаад ил тод ярьж болдгоо? Тэр цаана ямар ялзарсан илжирсэн байгаа юм? Яагаад энийг ингээд ярьдгүй юм бэ? Би бол өстой эсэргүүцэж чинь энийг ингээд явах юм бол бид нар энэ хурал суухын хэрэг байдаг юм бэ? Илтээр бас тэгээ үсттэй. Төвшөө. Гэхдээ одоо ингэж болохгүй шүү дээ та нар. Хамаг асуудал хойшлуулч чинь үлдэж байгаа ганц асуудал дээр майч хийгээд санал өгч чинь. Энийг янзж болохгүй мөн Наранбаатар дарга. Та нар маань нэг яриад эсвэл Бочрал дарга танах бүлэг дээр нэг яриад ер нь цөөнхөө яах юм. Ерөөс цөөнхгүйгээр ингэж амьдрах гэж байгаа юм уу? Энэ хууль ном хэрэггүй мүү? Их хурл гэдэг институт байх юм уу байхгүй мүү? Эсвэл одоо нэг намын бүлэг шиг юм ингэж явах юм уу яах? Би ийм санал хийе. Энэ ер нь баг гормын шахуу санал шүү дээ. Тэгээд тэр комиссийг байгуулаад явуулаач дээ. Юу тэнд яах гээд байгаа? Юунаас найгаад байгаа?